Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За, та өөрийгөө яг хэнтэй харьцуулдаг вэ? Одоо ээжтэйгээ, эхчтэйгээ, эсвэл те ахтайгаа, аавтайгаа, эсвэл ямар нэгэн Холливуудын одтой, эсвэл одоо тухайн улсынхаа ямар нэгэн одоо алдартай нэртэй хүнтэй, эсвэл K-pop-ийн одтой ч юм уу, эсвэл та өөрийнхөө салбарын хэн нэгэнтэй харьцуулж исэн тийм үе байдгүй. Эсвэл тэ бусад хүмүүстэй өөрийгөө ер нь хэрэг харьцуулж исэн бэ? Тэгээд дээрэс нь хідэн наснаасаа хойш илүү харьцуулж исэн одоо байдаг вэ? За энэ асуултанд би өөрөө хариулъя. Миний хувьд бол ерөнхийдөө өөрийгөө бол нэг 3 4 жилийн өмнөх хүртлээ буюу бараг 30 хүртлээ бусдтай харьцуулж исэн. 30 жоохон гарсан ч гэсэн би өөрийгөө харьцуулсаар байсан. Өөрийн ирэхгүй ингээд өөрийгөө бусдтай харьцуулаад гэд тэрийгэ болж чадахгүй байсан. Үүнээс үүдээд хүнд юу үүсдэггүй гэхээр тийм хар буруу санаа ч юм уу эсвэл муугаар бол тэг жоохон хатаархуу болдог. Хэрвээ та өөрийгөө анханаас нь хамгийн буруу зүйл бол ерөөсөө бусдтай харьцуулах. Мэдээж хэрэг биднэрт энийг одоо бусдтай битгий харьцуулаарай гэдгийг хэн зааж өгөх ёстой байдаг вэ гэхээр гэр бүлээс заах ёстой байдаг. Хүмүүжилт бид нар багш нар болон гэр бүлийн хүмүүжилт бусдтай харьцуулах одоо тэр харьцаа маш бага байж иж буюу байхгүй байж иж бид нар ингэж багаасаа өөрийгөө хүнтэй харьцуулахгүйгээр өсөх боломжтой. Тэгвэл бид нар ингээд өөрийн ирэхгүй дал тухамсартаа ингээд өөрийгөө багаасаа бусдтай харьцуулаад сурцсан байдаг. Одоо хамгийн ангийнхаа одоо хамгийн он сурлагатай хүүхдэд өөрийгөө харьцуулдаг, эсвэл хамгийн өндөр хүүхдэд өөрийгөө харьцуулдаг, цагаан царайтай охинтой өөрийгөө харьцуулдаг. Тэгэхээр ингээд одоо туранхай хүүхдэд өөрийгөө харьцуулдаг. Одоо аав ээж нь одоо тий мундаг тийм мөнгө төрхтэй ч юм уу эсвэл мундагч байх уу гэд арай нэг өөрөөсөө илүү төвшний хүнтэй ингээд өөрийгөө хаамаагүй хүнтэй харьцуулдаг. Тэр бол маш буруу байдаг. Хүүхэд тэр үедээ ингээд хүүхэд тахтай хүн мэдгүй өөрийгөө ингэж байгааг. Энэ харьцуулалт нь өөрөө яваандаа таныг насанд хүрсэн хойно өөртөө итгэлгүй болгох маш том тийм үндсийг тавьсан байдаг. Одоо манжин тарлаа гэж утгад тэр манжингийн үндэс нь ерөөсөө өөртөө итгэлгүй байдлыг өөртөө одоо тэр хүнтэй зөөрлөл манжингаар зөөрлөхөд маш том үндсийг тавьсан байхад тэр манжин хугацаанаас өмнө илжирч муутах нь тодорхой болно харьцуулахад. Тэгэхээр бидний ерөөсөө гол алдаа буюу нийгэм гэр бүлээс хамааралтай нэг биднэрт нэг алдаа маягийн юм байгаад байгаа нь өөрийгөө бусадтай харьцуулж өсдөг байх нэ. За ингээд өсөхдөө ингээд ийм хүмүүжлэлтэй өсчхөөр кодтой буюу одоо дал тухамсартаа суулгачаар бид нар бие хүн болоод амьдрал дээр гараад эцэг их болсон ч ээж аав болсон ч адилхан харьцуулна. Тэгээ ингэж харьцуулсан харьцуулалт нь эсэргээрээ яг эзэн амир хортой вэ гэхээр та өөрөө ийм байдлыг таслан зогсоохгүйгээр одоо энэ ажиглалтаа хийгээд өөрийгөө тасалж энийгээ маш сайн зэгцэлж өөрийгөө бусадтай биш өөртөөгөө харьцуулах ёстой. Өөрийнхөө хамгийн одоо хувилбарлуул явна гэсэн үг, сайн хувилбарлуу. Тэгэхээр бид нар өөрийгөө хүнтэй харьцуулснараа бие хүн болж төлөвшөөд өөрийн гэсэн гэр бүлтэй болоход та өөрийн чинь асуудал биш болж эхэлнэ. Энэ бол таны асуудал биш. Яагаад тэгэхээр та хүүхдээ ч гэсэн харьцуулж өсгдөг болно гэсэн үг байхгүй юу? За харьцуултыг та нар маш сайн мэдж байгаа. Одоо ингээл үндэсний цагаан сарын баяр болно, өмсөн зүүсэн, идэж ууж байгаа, эдэлж хэрглэж байгаагаар ингээ хүмүүс уралдаад байгаа юм шиг юм хандлагатай болцсон байдаг. Тэр хүмүүс өөрийн мэдлгүй нийгмийн энэ муу зүйл рүү ингээд өөртөө орцсон байгаа гэсэн үг. Бусдтай өөрийгөө харьцуулдаг. Тэгэхээр ерөөсө баяр дээр ч харагддаг. Одоо ангийн нэг хоримтлын мөнгө хураах ч юм уу, ангид нэг зугаалга зохион байгуулахад ч харагддаг. Энэ бол ингээд нийгэмд ингээд хүмүүс өөртөө мэдгүйгээр маш их тарцсан байгаа. Тэгэхээр бид нар сэтгэл зүйн эрүүл мэндэ бодсон ч, биеийнхаа эрүүл мэндийг бодсон ч, одоо оюун санааныхаа эрч хүчийг хөгжихүйг бодсон ч гэсэн амар амгаланг бодсон ч гэсэн та өөрийгөө хизээж бусдтай харьцуулж болохгүй. Хинтээ харьцуулах уу? Мэдээж хэрэг та өөрийгөө өөртөөгөө л харьцуулна. Хамгийн зөв зам бол өөрийгөө өөртөөгөө харьцуулж эхэлсэн өдрөөс тэр мөчөөс
та амар амгалан болно нэгдүгээрт, хоёрдугаарт та хөгжиж эхэлдэг. Хэний ч хамааралгүйгээр хөгжин амар тайван болно. Эрүүл сэтгэл зүйтэй болно. Ингэснээр таны амьдрал илүү хялбар, аятайхан, тухтай болж эхэлнэ. Хамгийн том хамгаалж байгаа давуу тал нь юу вэ гэхээр та өөртөөгөө харьцуулснаар том жишээ авъя. Жин дээр жишээ авъя. Эмэгтэйч бай, эрэгтэйч бай. Бид нар илүүдэл жин дээр бол маш их хямардаг, сэтгэл зүгээр ундаг. Тэгвэл та яах вэ? Мэргэжлийн про төвшний амар мундаг тийм 6 булчинтай ялгарцсан 5-аас 10 жил амьдралынхаа дийлэнх цаг хугацааг зарцуулсан тэр шинжлэх ухаанч талаас нь хөгжүүлсэн тамирчинтай та өөрийгөө харьцуулж болохгүй. Жирийн хүн бийж булчингийн мас бүх юм тал дээр. За тэгэнгүүт ялангуяа эмэгтэйчүүд төрсний дараа өөрийгөө ерөөсө гой хүүхэнтэй харьцуулаад маш тийм төгс фит эмэгтэйтэй харьцуулаад тавьчихдаг. Тэр нь тэгээд өөрөө өөрийг нь маш их гэмтээж идэг, хорлож идэг байхгүй юу. Тэгэхээр энэ тал дээр бүгдээрээ арай илүү одоо ингээд бодтой, барьцтай, ухамсартайгаар өөрийгөө ингэж хамгаалнаа. За хамгийн түрүүнд та өөрийгөө өөртөө харьцуулна. За та амьдралдаа макс нэг 60 кг жинтэй байдаг байлаа. 160 одоо сантиметрийн өндөр байлаа гэж бодоход та өөрийнхөө жинтэй л өөрийг харьцуулна. За яг хав та 100 зүгээр 70 кг болоод таргалцсан жин нэмсэн байж болно. Тэглээгээд та хамаагүй фит хүнтэй өөрийгөө харьцуулж гутрах биш. Өөрийнхөө 60 кг байсан үедээ юу идэж уудаг байсан? Ямар амьдралын зуршлуудтай байсан? Гих мэт зүйлээ санах ёстой. Тэгхийн бол шууд танд үр дүн өгнө. Магадгүй та өөрийгөө таньж мэднэ. Окей, би энд ингэж алдсан юм байна. Энд ингэж онсон юм байна гэдгээ танина. Тэгэхээр хамгийн түгээмэл жишээ бол бие галбирын хувьд хүмүүс өөрийгөө харьцуулдаг. Энийгээ болох хэрэгтэй. За хоёрдугаарт оюун санаа, потенциал энэ нь өөрөө явандаа нийгмийн гарал ухсаа одоо тэр биш ээ, нийгмийн гарал ухсаа биш шүү. Нийгмийн байр суурь болж эхэлнэ. Мөн нийгмийн гарал ухсаа буюу эцэг эхийг хүн сонгож төрдгөө тэрийг бас харьцуулж болохгүй. Тэр үл сонирн биш. Гол нь та нэг ямар төрсэн байна тэр нь хамаагүй. Гол нь яаж амьдрах чинь танаас шалтгаалах байхгүй юу? Тэгэхээр бол тэрэнд нэг амар эцэг эхээ буруутгаад би ийм айл, ийм байх ёстой ч гэсэн юм уу, тийм зүйл бол байх ёсгүй. 100% одоо хүн болж төрнө гэдэг чинь өөрөө маш их ховор тийм тохиолдол буюу хувь заяа. Тийм учраас хоёрдугаар бид нар оюун санаа, потенциалаа боддоор үнэлж дүгнэж өнгөрсөн жилүүдтэйгээ өнгөрсөн өөрийнхөө үетэй харьцуулах хэрэгтэй. Ингэснээр та илүү бодит дүгнэлтэнд хүрээд өөрийгөө илүү сайн хөгжүүлж чадна. Та одоо өөрийгөө тухайн чиглэл салбартаа олон жилийн туршлагатай, мундаг, тийм хүнтэй харьцуулах юм бол өөрөө нэгдүгээр шантарна, гэмтэн маш их одоо гутрах магадлалтай. Тийм учраас та өөртөө харьцуулах хэрэгтэй. За энэ дээр одоо өөрөө би эмэгтэй хүн учраас бол маш сайн жишээ бол декретний хугацаа байдаг. Эмэгтэй хүн ингээд гэртээ суугаад байгалийн жамаараа ээж болоод хүссэн гэр бүлээ үүсгээд ингээд явж байхад гэртээ сууж байхдаа жоохон гутардаг. За яг хөө энэ бол мэдээж хэрэг дааврын асуудлууд байгаа. Гэхдээ та тэр үеийнхаа карьер төлөвлөлтийг ерөөсөө бусад хүнтэй харьцуулж болохгүй. Энэ хүн ингээд бужигнуулаа те мундаг амжилттай байхад би айгүй мяа байнч гэдэг юм уу. Яг хөө өөрийгөө юм муугаар мэдэрдэг байлаа ч гэсэн харьцуулж болохгүй гэсэн. Хүчээр та энийг таслан зогсооно. Ер нь харьцуулгал юм бол та ер нь доош унах байхгүй юу? Тийм учраас та энэ тал дээр бол ерөөсөө хүчээр өөрийгөө удирднаа. Хинтээ өөрийгөө харьцуулах уу? Өөртөөгөө харьцуулна. Тэгээд та төлөвлөнө. Одоо энэ гэртээ суугаад хүүхдээ өсгөж явах хугацаанд би яаж хөгжих үү? Эсвэл яаж өөрийгөө авч үлдэх үү? Хуучнаасаа сайжруулж одоо өнгөрсөнд одоо сайжруулах зүйлүүд байсан бол тэрийг нэмж сайжруулаад дараагийн хугацаанд би дараагийн 5 жил 10 жилдээ би яаж өөрчлөгдөх үү гэдгээ төлөвлөнө. Дандаа уналттай эсвэл дандаа ололттой байхгүй ч болж болно. Тэр бол сонирн биш байдаг. Тэгэхээр ерөөсөө өнөөдрийн миний бичлэгийн гол санаа бол та өөрийгөө хинтээ харьцуулж байна. Тэр хүнээсээ одоо та инспирэшн авах гэдэг бол өөр асуудал. Тийм. Харьцуулах биш зүгээр урам зориг авч болно. Эсвэргээрээ харьцуулаад та тэр хүнээсээ сүрэг энерги буюу өөрийгөө дорд үзээд өөртөө итгэлгүй болох бол маш аюултай. Хэрвээ та ингэж
одоо өөртөө итгэлгүй болох үйлдэлийг та ингэж удаа гаргасаар байвал таны өнгөрсөн амьдрал буюу өмнөх хийж бүтээж исэн амжилт юуны төлөө зориулагдсан юм бэ? Тийм учраас та өмнөх тэр бүтээж исэн, хийж исэн алдаа оноо бүх зүйл дээрээ дөрөөлөөд өөрийнхөө хамгийн сайн төгс тэр хувилбарыг бүтээхийн төлөө явах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд бүгдээрээ сэтгэл зүйн эрүүл мэндэ, бие махбодын эрүүл мэндэ, оюун санаа, потенциалаа бусдтай хизээж битгий харьцуулаарай. Энийг та хийхгүй байснараа энэ гурван зүйлийг авч үлдснээрээ ирээдүйдээ маш том хөрөнгө оруулж байгаа юм шүү. Ялангуяа жоохон дүүнер маань, өсвөр насныхан маань энийг бити хийгээрээ, ээж авч нь чамайг хүнтэй харьцуулдаг бол битгий тэр кодыг тархиндаа бичээрэй. Та хэрвээ ийм орчинд өссөн бол битгий үр хүүхдээ ийм болгоорой. Та өөрөө эхлээд өөрчлөгдөөрэй. Өөрөө өөрийгөө өмнөх өөртөөгөө харьцуулж одоо өмнөх сайхан зүйлээ өөртөө нааж авч үлдээж сайжруулах зүйлээ нэмж сайжруулж ингэж яваарай гэж хүсмээр байна. Энэ сэдвийг бас ингэж бодож явдаг байсан. Тэгээ өөрөө амьдрал дээрээ би хэрэгжүүлсэн. Өөрийгөө бусдтай харьцуулсан цаг үед би дандаа уналттай байдаг. Өөрийгөө өөртөөгөө харьцуулсан цаг хугацаанд өсөлт ирдэг юм байлээ шүү. Тийм учраас та бүхэн маань өөрийгөө маш сайн чагнаж өсөлт хөгжилт бүх юмаа ингээ гоё баланстай яваарай. Сэтгэл зүгээ гоё хянаарай гэж хэлмээр байна. Өнөөдрийн бичлэгтээ маань хамт байсан баярлалаа. Mas channel-ыг сонгоорой, subscribe дараарай. Олон гоё юм амьдралтай, наалтцтай юм бичлэгүүд хийхийг хичээнэ. Маш их баярлалаа.